Бисвагта дивчэний бүх аймгийн арсан Сэркийг Аранга аймгийн Булган сумын хрият соён бисбор сургалтын төв Макс Групп Бимбогол Сингэр дэрэгч Аранга аймгийн Булган сумын хрият бүгд дивчэний бүх аймгийн арслан Мешкагийн бат утгыг Боолт аймгийн Чандман сумын хрият Туушин компани ханташрхийн дивчэний бүх улсын гард Ганбаатар Алдар спортороо зэвсгчний 315 дугаар анги Шинэ Наз группийн бүх аймгийн арслан Ганбаатрыг За эрхэм хүндэт үзэгчдээ Тодор төрөөсөн байгуулагдсны 2225 их Монгол улс байгуулсан 810 Ардын хөвсгөлэн 95 жилийн үндэсний 2 наадмын хүчит бүхэн барил дааны 5-ын даваа эхэллээ. 5-ын давааны зүүн талын тэргүүн магнад Аранга аймгийн Батсингэл сумын хрият Алдарбын тамир спортын хороо Бирэж групп бүхэл бүхэн дэвжээний бүх Монгол улсын гавья тамирчин Монгол улсын дархан авраг гэлэг жамцын өсөх хоёр Баруун талын тэргүүн магнад Овс аймгийн Баруун Турун сумын хрият Хэлин цэргийн тэг 311 дугаар анги уснуур хэн дэвжээний бүх Монгол улсын авраг Сүхбаатарын мөнгө хотнор магнайлан үндэсний бүхэн барил дааны 5-ын давааг эхэлж байна. За зүүнний 2 дээр Өвранга аймгийн хрият Монгол улсын арслан Дорж холмын ган хоёрыг арслан гарч ирсэн байгаа харагдаж байна. За 5-ын даваа начны даваа гэдэг бол аргагүй наадамчин олны хүсэн хүлээсэн сайхан даваа да. Олон сайхан барилдаан гарна. Олон цолднуудаас улсын шин цолднууд төрөн гардаг учраас 5-ын даваа бол тэр утгаараа төмөн олны хүсэн хүлээсэн аргагүй сайхан барилдаан болдог даваа юм. За золонгуудаа шууд хутгсан. Уг нэлийн лавл хутгаа орсон дутуудлаа да пүрв давг начны хэвд. За шууд гинэ барьсан халаа тавьсан буцаага зайлаа хавирсан. Өвдгөрөө хашлаа. Тэнцвэр алдууллаа. Тэр жигтэн төрлөө. За мөн чихбэр гаргаж өгнөх даацтай ийсэн дутуудлаа да пүрв давг начны хэвд. Бацайхан арслан гэвд их л сайхан биеийн сулж тогтлоо. Байсан. За пүрв давг ахаад шахаад атсан. За тойгдоод ч явхааргүй юм аа. За пүрв давг начин бол одоо олон хөлбөр мэх сайтай. За босох гээд дутуудсан шахаад атаа өвдгөрөө хашлаа. Мордлоо. Давлаа. За эрхэм хүндэт үзэгчдээ ийхүү Аранга аймгийн Булган сумын хрият өөхөө Монгол улсын өсгөдөр начин эренцэн бэмбийн пүрв давг төрийн 2 наадандан 3 дахь удаагаан 5 давж байна. За хөмөрлөө. За чимэд донд сайхан шууд гинэ өртнөөс мордсон дагуулаа хөмөрлөө. За мөн сайхан хийлээдээ. Яг өөрийнхөө тэр талыг тавьж өгж угаад яг мордонгууд нь дагуулаад хөмөрч гिचг боллоо доо. Ийм л бас доо. Үнэхээр одоо манай өгчүүд ярьдаг барилдахад бол барилдааны арга техник яар хүчээс гадна ухаан одоо бодлуулах хэрэгтэй гэж үнэхээр яг тэр талаан одоо тавьж өгөөд байх шиг байсан. Яг тэр талд нь одоо мордонгууд нь дагуулаад хөмөрч гэж байна. Аранга аймгийн Булган сумын хрият бүхэлд бүхэн дэвжээ Алтан дорнод компани өөхөө Монгол улсын өсгөдөр начин эренцэн бэмбийн пүрв давг Монгол улсын харцаг солын болзол хангаа тугаан тойрлоо. За ингээд пүрв давг харцгийн хувьд 1-6-тай 2-5-тай харцгуудынхаа нэлээд дээгүүр орохоор л одоо болоод явлаа да. За гэхдээ болоогүй. Одоо 7-гийн даваа гэж Монгол улсын заан солны даваа хүлээж байгаа. За гончиг дамгард улсын чинь пүрв давг нар солгоод өрөөд авжээ. За энэ хоёр сайхан бүхийн нэг нь давж нэг нь унна гэж барилдаан болгоноос бодохоор л үнэхээр ийц. За одоо нэг муших гээд буцаагаад хутгаа юм уу холоос тохож байхгүй дээ. Их л баруун ташаагаал их өгсөн байхаа хөмөрчих гэж болохгүй дээ. Мушиглаа. За мушгаа ирчгэр байсан юм аа. За их л баруун ташаагаа тавиад байсан. Эрхэм хүндэт үзэгчдээ, эрхэм хүндэт наадамчдаа. Аранга аймгийн Булган сумын хрият бүхэлд бүхэн дэвжээний бүх Монгол улсын начин эренцэн бэмбийн пүрв давг Монгол улсын гард гончиг дамбаар 7 давж Монгол улсын заан цолын болзол хангалаа.
За ерөнхий барилдааны үндсэн цаг дуусч хаялцгаар сонгож барилд харуулсан. Улс аймгийн давуу цэцмийн хариат улсын арслан бүрийн бүрэн төгсгийн талаараа ерөнхий барилдаан хаялцгаар сонгож барилдана. За барилдаа эхэлсэн мордлоо. За энэ бол одоо их ойрхон туссан. За давд хин одоо бараг хайн гэмээр унсандаа заавал гэхдээ одоо олон телевиз манайхан бол одоо удаашруулна. За сая шодод бол одоо бүрэн төгс арслангийн талаар хоёр ерөнхий барилдаан бүрүү давгийн начны талаар ерөнхий барилдаан хаялцгаа сонгохоор шодолтой харсан. За маргааш тэгээд одоо ямар асуудлаас болж уудсан ийсэн ямар нэг асуудал гарсан зэрэг нь бол одоо хэвлэл мэдээллийн одоо олон сүлжээ салбараар үзэгчдэд тодорхой болох байх. За өдгөө начин төвшин санаа начин нарын хувьд л одоо за энэ камераас бол их гоё гэрэлтэй нэлээд тод сайхан харагдаж байгаа. За манай найруулагчийн хувьд бас энэ камерынхаа дүрсийг бас олж өгөл их хвчлээ өгөөд байвал бас арай тод харагдаад байх шиг санагдаад байх юм. За дараа нь 3 барилдаан байгаа. За барьцыг бариулж барилдааныг үргэлжлүүлэхгүй дахиад одоо маргаан гарна шүү дээ. За 2016 оны энэ удаагийн үндэсний 2 наадам үнэхээр одоо сүрд үйлянтай. Ийм барилдаан болж байна да. Үндэсний 2 наадмын бүхий барилдааны дөрөвдөрөв одоо 2003 оны 4-р сарын 19-нд Монгол улсын хургаар батлсан Монгол үндэсний 2 наадмын тухай хуулийн дагуу одоо бас явагдаж байгаа. За барилдаа эхэлсэн. Мордохгой дутуудсан. За аргагүй чадцтай да өргөлөө. За одоо бол тогтохоор юм байна бүрэн төгс арслангийн хувьд бол. Мушиглаа. За алсын сүүний барьц садраад барилдаан бол хаялцах байдлаар үргэлжиж ирсэн учраас энд бол ямар нэгэн маргаан бол сая байхгүй. За асуудлууд хүрээгүй байсан. Яг тогтоод шууд мушигчсан. За суудаж мушгаад дутуудлаа мордлоо. За дахимд төрлөө. Тавлаа. Зүүн баруун талын засварын 32 засвалаа ханаруулсаар улсын зан Санжаадам улсын эчим Пүрэв давг нар Монгол төрийн 2 наадмын тэргүүн байр булаацалдахаар зүүн баруун талын засвал дээрээс дэвэн дэвсээр гарч ирлээ. За улсын зан Санжаадам улсын эчим Пүрэв давг нар төрийн 2 наадмын төрөв байрын төлөө инхүү гарч ирж байна.
За үнэхээр энэ олон бүхий манлай болж энэ өндөр цолон төрнө гэдэг бол нэг талаа нэг талдаа асар их хүндэтгэл боловч нөгөө талдаа бас маш их хариуцлага олон түмний хайр хүндлэлийг дааж явна гэдэг бол бас тэрнээсээ бас илүү чухал зүйлээ гэж манай ахмад өгчүүд ярьдаг. Энэ цолонд Монгол улсын ерөнхийлөгчөөс авсан тэр цаг мөчөөс эхлэж л одоо хариуцлага, үүрэг, арслан хүн ямар байх ёстой, авраг хүн ямар байх ёстой ингээд олон зүйл бол одоо бас дагалдаж явдаг. Авраг хүн ямар байхын үлгэрэл болсон олон сайхан аврагууд, Баян мөнх авраг, Бат Эрдэнэ авраг, Өсөхвэгийн авраг гэдэг олон аврагууд байна. Олон түмний хайр хүндэтгэлийг үлээсэн олон сайхан ахмад арслангууд. Одоо залуучуудаас нэрлэх юм бол улсын арслан Гамбат тэргүүтээ бас сайхан арслангууд байна. Бүхэн барилдаан дээр амьдрал дээр үнэхээр одоо үзэгч түмнийхэн хайр хүндлэлийг хүлээж явна гэдэг бол үнэхээр тэр цолыг хүртэхээс илүү бас зүйлээ гэдгийг бас манай бүчүүд бас ойлгох хэрэгтэй. За хоёр бүхэн барилдаан тогтоохон л эхэллээ. За бие биенийхэн барилдааныг мэдэх учраас тэгж барилдах болов гэж таамаг байж магадгүй. Гэхдээ одоо хэн нэгэн зориглож шийдэмгий өөрийнхөө тэр барилдааныг эвдэж барилдаж мэдх юм да. За бас тэр бүхэн барьсан дээрээ цол хаялцчихгүй болоо да хоёр бүхийн хувьд. За хоёр одоо бүхийн хувьд бол хоёулаа 1985 онд төрсэн нас чадсан хүчтнүүд. За Санжаа Дамзаан бол одоо 5 хүүхэдтэй айлын хамгийн бага хүү. Монголын мөрөн спорт ээжтэй холбооны тэргүүлэгч гишүүд, уяачид, уралдаанч хүүхдүүд болон нийт Монголынхаа ард түмэндээ үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье. Монголын мөрөн спорт ээжтэй холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Пүрвийн Сэргэлэн. Төрүүлж цэргийн асан сол өртсөн. За 2011 онд одоогоос 5 жилийн өмнө ардын хэвсгалын түүхэд 90 жилийн он хоёр наадмаар Лологийн даваанд улсын харьцаг тухайн үед улсын начин цолтой барьсан сэдвийн садам дөржтэй тонон барилдаж давж улсын заан цолны болзол хангаж мөнх таврагад өвдөж шөрөөдсөн. 2012 онд мөн 5 давж 6 за Сэнжигний барьсан дээр суулгах гэх тэнд цугдад дайрлаа. За эрхэм хүндэт үзэгчтэй. Эрхэм хүндэт наадамчдаа. Аранхай аймгийн хашаад сумын хариат бүхэлд бүхэн дэвжээний вөхөө. Монгол улсын заан Чимэдэр эзэнгийн Санжаадам ардын хэвсгалын 95 жилийн үндэсний хоёр наадамд ихүү 10 давн төрүүлж Монгол улсын авраг салын болзол хангаад тэрийнхээ 9 хөлт цагаан тугийг тойрлоо.
За энэхүү арын сайхан хангаануудаас авраг цолтон төрлөө. Улсын арслан цолтон төрлөө. За энэ мөчийг бол одоо өөрөө ч олон жил хүлээсэн олон ч хүн савраг болчихосоо гэж хүсэн хүлээж байсан баха. За шууд мордоод ганцхан дайрчихсан. За пүрүдэг начин бол бас нэлээд солилцсон л да бас бүрэн төгс арслантай хийсэн барилдаа, Бацуур арслантай хийсэн барилдаанууд бол үнэхээр одоо за арслан авраг хоёр төрсөн ийхүү одоо олон сайхан содон сонин үйл явдлаар дүүрэн эргэн дурсдагдах олон сайхан дурсамжаар дүүрэн нэгэн наадмыг одоо бид өндөрлөх гэж байна.